Наруто хэмээх агуу бүтээлийг бичиж, найруулж зурсан Масаши Кишимото хэмээх эрхмийг өдгөө аниме сонирхогчдын ертөнцид танихгүй хүн үгүй бизээ. 1974 оны 11-р сарын 8-нд төрсөн Масаши Кишимото гэх хинийч хараанд өртгөргүй Япон залууг Наруто гэх манга буюу комик цовруул нь Японд төдийгүй дэлхийд дахин алдаршуулсан билээ. Өнөө хүртэл бүх манга бүтээлүүдээс хамгийн олон хувь хэвлэгдсэн түүний бүтээл болох Нарутог дэлхийн өнцөг булан бүрт сая хүн үздэгэжээ. 7 хоног бүр нэг шинэнг гаргадаг байсан аниме үзэгчдийн дийлэнхэнд өсвөр насныхан бөгөөд тэр бүхэл насанд хүрсэн ирчүүд хүртэл Нарутогийн цовруулыг алгасалгүй үздэг, шинэ ангийг нь тэсэн ядан хүлээдэг байсан билээ. Нарутогийн зохиолч Масаши Кишимото бага ангид байхдаа ганц сатардаг зүйл нь тухайн үед Японд алдартай байсан Doraemon телевизийн шоу байж. Doraemon-ы нөлөө их байснаас тухайн үеийн Япон хүүхдүүд шоуны баатруудыг дуурайлган зурх дуртай. Түүний бүх найзууд нь уг шоунд орчихсон байж. Бүгдийг нэг бүрчлэн нямба хийдэг Масаши зурагтаа сайн байсан тул найзуудтай яаж адилхан дуурайлгаж зурхийг заадаг байсан гин. Тэр үеэс Масаши зурх дуртай болж нуугдж тоглохдооч хүртэл зураг зурж суудаг болж. Түүнийг бага сургуулаа төгсөх үед гарсан Акира Торiyamaгийн алдарт бүтээл Лууд бөмбөлөг Масашигийн оюун ухааныг бүрэн эзэмдэж түүнийг манга буюу комикт бүрэн оруулсан юм. Түүнээс хойш Масаши болон түүний ихэр Сейши өөрсдийн аниме баатартай болохыг мөрөөдөх болсон гэдэг. Масашигийн ихэр Сейши нь мөн манга зохиогч бөгөөд хамгийн алдартай бүтээл нь 666 сатан юм. Японы аниме мастер Акира Торiyama түүнд хамгийн их нөлөөлсөн гэхэд болно. Хожим Масаши түүнийг өөрийнх нь бурхан байсан хэмээн дурддаг юм билээ. Тэр үед Масашигийн ганц дуртай зүйл нь Лууд бөмбөлгийн баатруудыг дуурайлгаж зурх байсан бөгөөд эцэг эх нь түүнийг 190 йенээр видео тоглоом худалдан авахыг хизээч зөвшөөрөхгүй байсан тул Масаши найзынхаа тоглоомыг гуйдаг энгийн нэгэн хүү байж. Тэр үед Масаши Акира Торiyama шиг манга зохиолж болохоор шийдсэн бөгөөд түүний энэ шийдвэрт мангагийн хорхоотнууд үргэж талархаж явдаг. Акира Торiyamaгийн аниме баатруудын дүрслэлийг Масаши бүр бага ангидаа байхдаа л биширдэг байж. Гэвч анх дахь сургуульд бейсбол Масашигийн амьдралын салшгүй хэсэг болж зургаа бараг мартаж эхэлсэн байна. Үнэн дээр хичээл спортын бэлтгэлийн хажуугаар зураг зурх цаг түүнд гарахаа болж Масаши комик баатруудыг зурх нь жаахан хүүхдүүдийн тоглоом гэж бодох болсон байна. Харин нэгэн удаа Отомогийн Акира хэмээх алдартай хүүхэлдэйн киноны зураг туудсыг гудамжинд олж харснаас хойш Масаши түүн шиг зураач болох дийлдэшгүй хүсэл давтаж зургаа өдөр болгон зурах болжээ. Отомогийн зураг түүний ертөнцийг бүр мөсөн өөрчилж Масаши Отомог ойлгохын тулд олон сарын судалгааг хүртэл хийж үзжээ. Гэвч тэрээр ойлгож чадсангүй. Харин олж мэдсэн зүйл нь түүнийг гайхшруулсан бөгөөд бүтээл бүхэн яг л хүний ДНК шиг давтагдашгүй. Дуурайж болохгүйг тэр ойлгосон ажээ. Масаши хэдийгээр Отомо болон Торiyamaгийн зургнуудын гайхамшиг нь юунд байгааг ойлгож чадаагүй ч эффект дизайн, жижиг деталуудаар бусдаас ялгардгийг олж харсан юм. Масаши тэгэхэд уран бүтээл давтагдашгүй ганцхан байдаг. Харин бусдыг дуурайж хуулбарлах нь ямар ч утгагүй гэдгийг анх бүрэн дүүрэн ухаарсан гэдэг. Тэр өдрийг хүртэл Масаши ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс санаа авч дуурайлгаж зурдаг байснаа анзаараагүй юм. Масаши зураг зурх өөрийн гэсэн арга барилыг олж авахар уйхгүй хичээсэн ч энэ нь ч тийм амар байгаагүй нь мэдээч. Түүнд энэ нь боломжгүй мэт санагдаж байж. Уран бүтээлч болгоны арга барил давтагдашгүй гэдэг итгэл үнэмшил түүнийг өөрийн арга барилаар зураг зурхад сургасан юм. 11-р анги төгсөх жилээ Масаши анхны 31 хуудас манга комикийг бүтээжээ. Манга бүтээл нь сайн болсон эсхийг мэдэхгүй байсан тул тэрээр өөрийн ихэр Сейшид үзүүлжээ. Гэтэл Сейши муухай болж аваасаа асуухад мөн л адил зүйл хэлсэн боловч Масаши анхны бүтээлээ нэгэн сэтгүүлийн уралдаанд явуулахар шийджээ. Гэвч тухайн уралдаанд ялж чадаагүй нь түүний бүх баяр хөөр хүсэл тэмүүллийг үгүй хийж комико шүүгэндээ хийгээд мартаж орхисон ч Масаши комик зохиогч болох мөрөөдлөө орхисонгүй. Комик зохиолын уралдаанд ялахын тулд сайн зурх ёстойгоо ойлгож түүний дараа хэд хэдэн комик зохиосон боловч аль нь ч сайн болсонгүй. Масаши бусдыг яагаад сайн, өөрийнх нь муу байгааг өөрөөсөө байнга асуудаг байж. Энэ үед Масаши ахлах сургуулаа төгсөж ангидаа 39 сурагчийн сүүлээсээ 2-д бичигдэв. Комико сайн зурч чадаагүй. Хичээлээж олигтой сураагүй Масаши коллежид эзэж орч чадахгүй нь бүгдэд тодорхой байсан юм. Гэвч Масаши комик зургаа орхилгүй тууштай хичээсний үндсэн дээр хамгийн алдартай комик зохиогч болж мөрөөдлөө биелүүлж чадсан нэг юм. Түүнийг амжилт алдрын өргөлд хүргэсэн бүтээл болох Наруто манга нь 1999 онд Наруто Volume 1 Uzumaki Naruto нэртэйгээр гарсан бөгөөд энэ цагаас эхлэн амтай болгон ярьж нүдтэй бүхэн Нарутог үздэг болсон гэхэд хэлсдэхгүй бизээ. Уг бүтээлээс хойш 2014 он хүртэл нийт 72 зураг комик ном хэвлүүлсэн байна.
Харин Нарутогийн бид бүхний мэдих цуврал анимыг 2002 онд эхний ангийг олон нийтэд хүртэл болгож 2007 он хүртэл нийтдээ 220 ангийг үзэгч түмэнд хүргэж дэлхийн нийтийг байлдан дагуулж эхэлжээ. Энэхүү 220 анги дээр Нарутогийн бага насны амьдралыг харуулах бөгөөд үүний дараачаар 2007 оноос Нарутогийн дараагийн хэсэг болох Наруто Shippuden гэх нэрээр 2017 он хүртэл 7 хоног бүр нэг ангийг гаргасаар нийтдээ 500 ангийг гаргаж энэхүү гайхамшигтай цуврал дууссан билээ. Уг 500 ангид Нарутогийн бүх нууцуд болон гайхамшгууд өрнөх бөгөөд олон таамаглаагүй зүйлсүүд болдог билээ. Masashi Kishimoto'д амжилт авчирсан Наруто комик зөвхөн Японд л гэхэд 126.5 сая ширхэг худалдаалагдчихэ. Уг цуврал 1999 онд анх хэвлэгдсэн цагаас хойш албан ёсны эрхтэйгээр 10 бүрэн хэмжээний аниме 40 гаруй видео тоглоом гарч тэдний дундаас хамгийн алдартай цуврал тоглоом болох Naruto Ultimate Ninja-г монголчууд хүртэл маш ихээр тоглодог билээ. Өсвөр насныхнаас ахуулаад 90 цент хүрсэн ирчүүд хүртэл нэвч шувд оржигдог Нарутогийн шүдэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт одоо хүртэл бий. Алдартай одууд Холливуудын жүжигчин Johnny Depp, дуучин Robbie Williams, Холливуудын нэр найрлагч Quentin Tarantino, саксон бөмбөгийн од Kobe Bryant нарч бас Нарутогийн шүдэн бишрэгчид ажээ. Нарутогийн шүдэн бишрэгчдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан боловч Наруто аниме цуврал гарч байх хугацаанд буюу 2002 оноос 2017 он хүртэл нийтдээ 15 жилийн хугацаанд ихэнх шүдэн бишрэгчид нь өдгөө нас биед хүрч зарим нь бүр дагаж өтөлсөн гэхэд хэлсдэхгүй бизээ. Гэвч уран зөгнөл хийсвэр дүрслүүд нь маш хүчтэй. Наруто донцсон зарим хүүхдүүд бодит байдал хийсвэр дүрслэл хоёрыг ялгаж салгахаа болсон тохиолдол гарч байжээ. 2012 онд Оросын холбооны улсад дуртай хүүгэлдэйн киноноос хамааралтай болсон 14 настай хүү амиа хорсон тохиолдол гарч байжээ. Хүүгийн золгүй үхлийн дараа эцэг эх нь түүнийг Нарутог байнга үздэг байсан хэмээн ярьсан юм. Нарутогийн гол дүрүүдийн нэг Итачигийн үхэл хүүд том цохилт болсон байжээ. Үүгээр ч зогсохгүй хятадд Нарутогоос болж өсвөр болон бага насны хүүхдүүд хичээлдээ муудаж, анхаарал төвлөрүүлэх чадвар муудаж байгаа гэж үзэн зарим мужуудад хүртэл хоригдсан байдаг байна. Манай улсад бол уг аниме дээр гардаг үг хэллэг, үйлдэл, зарим мэдлэл хэрэглэлийг зүүлсэн, хэлсэн, гүйсэн хүүхдүүд энд тентгүүл одоо ч харагдсаар л байна. Өдгөө Наруто цуврал дууссан боловч түүний дараагийнх болох Boruto, Naruto Next Generations нэртэйгээр түүх үргэлжлэн гарч байгаа билээ. Комик зохиолууд ялангуяа Наруто Японы соёлын салшгүй хэсэг болсон бөгөөд Наруто болон түүний баатруудын адилаар хувцаслаж үсээ засуулдаг нь Японы залуус өсвөр насныхны дунд түгээмэл байдаг болчих.